Өнөөдөр бид та бүхнийг хамт спортын хадгалж нэгдэж байгаадаа баяртай байна. Тийм ингээд бидний хүсэн хүлээс тэнцэн байна. Эхлээд бэлэн боллоо. Ингээд түүхний цомог хотын нэрмжит зөв найзууд нэг дүрс төрийн бас байгууллагын зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийг авах шалгаруулах цомын төлөв тэмцээнийг албан ёсоор нээж өгөх хэмээн зөв найзууд нэг дүрс төрийн бас байгууллагын тэргүүн эхэм ноён шатрын эрдэнэт таныг өрж байна. Энэ хотын нээж биднүү хэмээн Түвэмгийн 100 хотын засаг дарга ноён хатан бага таныг бас өрж байна. Түвэмгийн 100 хотын нэрмжит зөв найзуудын сагсан бөмбөгийн цомын авах шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн нээснийг мэдэгдэе. Энэ удаагийн зөв найзуудын төрийн бас авах 5 дахь удаагийн тэмцээн цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгээс өргөсөн зэрэглэл илтгэс мөн Түвэмгийн 100 хотын засаг даргын хамгийн газар зөв найзууд нийгмийн төрийн бас авах санаачлан гэмт хэрэг зөрчилгүй архитектийн эсрэг ажилдаа орохдоо зөв найзуудад ажиллах 3 жил хэрэгжүүлэх өрөөл гаргасан донтол энэгүй тэмцээний ач холбогдолтой оршиж байгаа. За ингээд тэмцээний албан ёсоор нээж өгнө хэмээн Түвэмгийн 100 хотын дарга захирагч ноён Хатанбаатар таныг өрж байна. За бүгд сайн байцгаана уу? Сайн байцгаана яасан сууд. За зөв найзууд. Зөв гэдэг үг бол маш өргөн утгатай. За зөв бүхний төлөө зүтгэж яваа зөв найзуудаас энэ өдрийн гал халуун мэндийг хүргэхэд бас таатай байна. Бид энэ цаг үед хамтдаа хоёр нийгмийн бүтээлцэд хоёр нийгмийн дамжин амьдарч байгаа. Зарчсан нийгэмчнээс хойш 30 гаруй жилийн нүрийг үзэж байна. За энэ 30 гаруй жилд бол одоо галтаа хоотой нэлээдгүй бас үнд хэцүү цаг үеийг бас бид хамтдаа уулзгаасаа. За 35 6 жилийн дараагаас ингээд хүн бүхэн зөвийн төлөө зүтгэх зөв гэж юу юм бэ? Зөв байхын төлөө хамтрах хэрэгтэй юм байна. Зөв байхын төлөө бид уриалга гаргах хэрэгтэй юм байна гэдэг зөв найзуудын маань энэчлийн уриалга айгүй уриалга байна. Гэмт хэрэг зөрчилгүй ажилдаа орохдоо зөв найзууд гэсэн ийм сайн уриалгыг төвшүүлээд энэ уриалгын хүрээнд бас өнөөдрийн тэмцээн 100 хоттойгоо хамтран хийж байгаа явдал бас талархлаа илэрхийлье. За нийт ирсэн тамирчдаа бас амжилт хүсье. Зөв тэмцээн болно. Зөв шударгаар бас өсөлтөө итгэлтэй байна. Та бүхэн спортын өндөр амжилтыг хүсэн өрөө энэхүү өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор байсныг бүгээр мэдгэж байна. Баярлалаа. За ингээд манай энэ тэмцээний ерөнхий шүүгч ирж байна. Анха тамирч зэрэгээс дундаа зөв найзууд төрөөс үүсгэн байгуулагч оюун шатрын эрдэнэ бэлэг танаа жигүүр боловсруулах цогцолтой зөв найзууд төрөөс цогцолтой сагсан бөмбөгийн тэмцээнд баг тамирчид бэлдэж ирсэн
Арабад улсын Монголын сагсан үеийн шүүгч болооч улсын шүүгч Монгол улсын Азийн үеийн шүүгч ИК-ийн маш мөр. За одоо та бүхнийхээ өмнө Монгол Төрөлхтөн театрын ерөөж багтааж Эрдэнэ Баатар Монгол Дүнжин гаврын багтааж
шагнал алдуулахаа ахтан ёстой гэж байна. Зөв найзууд нийгэм нөхцөлийг төрийн бус байгуулгын ёс зүйн хормоос энэ жилээс эхлээд нэг хүндэтгэл шагналыг олгодог болж байгаа. За энэ хүндэтгэл шагналыг олгож шагналыг гардуулж өгөх хэмээн зөв найзууд нийгэм нөхцөлийг төрийн бус байгуулгын тэргүүр ноён шатрын эрдэнэлийн таныг ёс зүйн хором дараагаас хадагтай гатуяа таныг хүндэтгэн өрж байна. За энэ хүн шагналыг учиртай шагнал байгаа. Зөв найзууд нийгэм нөхцөлийг төрийн бус байгуулгын үүсгэн байгуулагч иш сайн биеийг ахсны нэрмжтэй шилдэг мандатч ёс зүйн гишүүн болдог шагнал юм аа. За ингээд зөв найзууд за зөв хүн байна гэж. За зөв хүн байнаас нэгдүгээр ёс зүйтэй австай. Манай зөв найзууд нэг төрийн бус байгууллагын шинжилгээ үрээд нодлын 9 сараас эхлүүлсэн. За энэ үрээд авах дэд хүн бол ёс зүйтэй байх юм бол эрхэмлэн одоо дээлж байгаа. За тийм учраас манай ёс зүй хороо манай зөв найзууд нэг төрийн бус байгууллага ёс зүйд одоо гишүүн шагналыг бий болгосон юм байна. За өнөөдөр бол 6 сарын 7. За зөв найзууд нэг төрийн бус байгууллага үүсгэн байгуулагчдын нэг шатрын сайн байдаг агсан 1982 оны 6 сарын 7-нд Төв аймгийн 100 мод хотноо яг өнөөдөр төрж ирсэн юм аа. За тийм үү тэгээд хайр түмхийг гинэд тосгож зориулж байгаа шагналаа өнөөдөр ингээд та бүхнийхээ гардуулсан бэлэн боллоо. За энэ шагналын хамгийн за ёс зүйн Сайн байцгаана уу? Би тамирчид болон зөв найзууд та бүхэнд өнөөдөр мэдээ хүргэе. Манай ёс зүйн хамгаалаас уламжлал болгон жилд 3 удаа ёс зүйн гишүүний шалгуулж шагнаж байхад өнөөдөр эхлэн анхныхаа гишүүнийг шагнахаар байна. Манай ёс зүйн орны шагнал цом батламж ёс зүйн гишүүн гэсэн батламж 300,000 төгрөг гаргаж байна. Хамгийн анхны шагналыг зөв найзууд нэг төрийн бус байгууллагын ёс зүйн хороо дарга асан 4 жил тасралтгүй зөв найзуудтайгаа зөв сэтгэлээр холбоотой байгаа алтан гэрэлтэйг болж байна. Ёс зүйн хорооны гишүүн асан зөрөгтийн алтан гэрэлтэй. манай өрөөлөгийг дэмжиж ажилладаг зөв найзууд өрөөлөгийг дэмжиж ажилладаг хамтран ажиллагч за цагдаагийн ерөнхий газрын сурсан сэргийлэх газар мөн сонгон хайрын дүүргийн засаг даргын хамгаалалт газар гэдэг байгууллагууд бас байдаг. За энэ хүрээнд манай сонгон хайрын дүүргийн дүүргээс манай сонгон хайрын дүүргийн зөв найзууд нийгэм төвшил төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцох зөвийг түгээж байгаа хоёр мундаг одоо гишүүнтэй сонгон хайрын дүүргийн хүнд тэмдэг гэдэг цол тэмдгээр сонгон хайрын дүүргийн иргэдийн урлагийн төлөөлөгчдийн дараа золбоо засаг дарга Батбар
шагнал болсон байна. За энэ хоёр хүний дуудаа. За энэ хоёр бол манай зөв найзууд нэгэн төвшөлт төрийн усаад үргэлж одоо итгэл сэтгэлээр явж ирсэн хоёр байна. За хүндэт жүмдрийн тоё таныг сонгоо явуулсан хөгжүүлсэн зүйл өөр юу ч итгэл зүйлд оюутан ажиллаж үнэтэй хувь нэмэр болсон гэдэг нь дүүргийн хүндэт төвлөр шагнаж өгөх болов. бас нэг хамтаа ажилладаг байгууллага энэ хүрээ шилдэг мандат залуучуудыг тодруулсан байна. За зөвнөөс нэгэн төвшөлт төрөөс гишүүн оюун болны нар болтоныг Монголын залуучуудын холбооны хөтөлбөрийн хамтар цол тэмдгээр шагнав. Монголын залуучуудын холбооны хөтөлбөрч билгүүтэй. Монголын залуучуудад байна тэрүүний залуучуудын төлөв. Монголын залуучуудад байна билгүүтэй. Зургаас байна. Замаараа ёстой орны гишүүн байна. Дээр чанар зүүн найзууд нийгэм төвчлөлт төрийн ус оолны анхаалагч одоо олгодог одоо хүнд цол тэмдэг байдаг. За энэхүү тэмдгээр намсраа удаа их төрлийн зүүн найзууд нийгэм төвчлөлт төрийн ус оолны хүндэт цол тэмдгээр шагнав. 2020 оны 6 сарын 7.
маш шударга өрсөлдөөлтөө хурдтай явж байна. Ингээд энд ирсэн баг тамирчдаа амжилт хүсье. Хамтын зүүн найзын төлөөд баярлалаа хавьлаа. За дархамчдаа баярлалаа. За зүүн найзын төлөвлөлт төрийн усааныхаа мөн дараагийн хүндэт цог тэмцэлтэнгээр хонгаа өгдөө найраа таныг зүүн найзын төлөвлөлт төрийн усааны хүндэт цог тэмцэлтээр шагнав. Баярлалаа сонсоо. За манай баяр гомдны зүүн найзын төлөвлөлт төрийн усааны гүйцэтгэх захирал За энэ хөө өрөмжлөө Бай ил төмөрчөлөр 2025 оны
тэмдэгээр их үнэтэй үнийг шалгасан байна. Төв аймгийн хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэлт өндрөөр үлдэж Төв аймгийн хүндэт тэмдгээр шагнав. Төв аймгийн засаг дарга төмөрч өдөр 2025 оны 6 сарын 5-ны өдөр хийжээ. Их мөндөд Батбэлэг оволтой баяр цэцэг За бид нэгэн үеийн залуучууд байгаа. Манай 96 оны төсөлтийн бас тэмцээн өнөөдөр бас хэвчэж байгаа. Монголын 96 гэдэг тэмцээн хэвчэж байгаа. Монголын 96-аас бас эрдэнэлийн найз маань өргөмжлөжээ. Үүнийг бас хамтуулж онцгой надад орогчээ. За өндөд шатрын эрдэнэлэг нийгэм ёс зүйтэй, хариуцлагатай, манлайлагч, зөв үнний үлгэрээр болж олон нийтэд эргээр төлөж байгаа. Талархан манлайлагч гишүүнээр өргөмжлөв. Төв 96 өсөгч, зөв найзууд, төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, иш гэрүүлэлт таныг зүтгэл, хууштай байж, энийг хандах нь бусдад урам зориг, итгэл найдвар өгч, эрүүл зөв нийгмийн зохистой байсан үнэтэй хувийн боломжгүй чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөнгө төв сайхан төрийн бус байгууллагын тэргүүн мэд сайхан 2025 оны 6 сарын 7 гэжээ. За баярлалаа. За баг тавьчих